та одоо Happy Flowers-ийн ууган цэцэг захирлыг манайхыг яаж хохиросныг мэдсмээр байна уу гэж ирээл ингээд бүр хүн болгон руу мессеж өчөөл олонний танилд хүмүүс одоо тэр Positive Mongolia-гийн хоёр яг татварын ерөнхий газар гомдол гаргаад өгсөн байсан л да. Манай дээр бүр 270 хэдэн сая төгрөгийн акт тавьсан. Тэгэл хизээш төлж дийлэхээргүй. Яг тэр хил ам гарснаас хойш бол маш олон хүмүүс ажилгүй болсон. Ийм жижиг байгууллагуудын улсаас дэмжихгүй хэрнээ эргүүлээд ингээд татварынхаа юугаар дарамтлаад ингэж байгаа нь бол айгүй хэцүү санагдсан. Тэгээ нэг шинийг санаачлаад эхлүүлж чадсан юм чи эцсийн үзэх хэрэгтэй. За намайг Эрдэнэцэгтээ ууган цэцэг гэдэг программист мэргэжлэр Монгол Улсын их сургуулийг төгссөн. Их сургуулаа төгсөөд яг компани байгуулад одоо 9 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дөрөв ангиасаа эхлээд хүүхд тасрагчийн ажлыг хийж явж байгаад 10 жилээ төгсөөд дээд сургуульд орохоор болсон. Тэгээ Монгол Улсын их сургуулийн програм хангамжийн инженер гэдэг ангийг аваад Бөөн Баяр сумдаа яваад очисон л доо. Тэгээ яваад очисон чи яг тухайн үед бол манай ар гэрийн амьдрал тийм боломжтой байгаагүй. Тэгээ сургуулийн төлбөр байгаагүй. Тэгээ нэг өдөр сумдаа яг гэртээ байжсэн чинь сумын засаг даргын тамгын газраас намайг дууддаг байхгүй. Тэгээ яваад очисон чинь онц сурдаг хэрнээ 4 жил сургалтынхаа төлбөрийг төлөх боломжгүй гээд 4 жилийн маань сургалтын төлбөрийг төлж өгөхөөр болоод Бөөн Баяр хотод ирдэг байхгүй. Тэгээ сургалтын төлбөрийн асуудлаа шийдүүлсэн юм чинь гээл Бөөн Баяр ирээл сургалтаа ороод өстой мундаг сурна гэж бодсон чинь нөгөө сургалтын одоо амьдрах байраа яах вэ? Ном сурах бичиг. За тэгэл автобус унаа, хоол хүнс одоо бусад зардлуудаа хоцсонор гээл зардлуудаа яаж олох вэ гэдэг проблем тулгарсан л та. Тэгээд яг тухайн үед юм одоо ажлын зарын сонин худалдаж аваад ажил хайж эхэлсэн. Тэгээ яг сонингийн нэг юм болон дээр нь хүүхэд тасрагч ажилд аавна гэсэн зар байсан байхгүй. Тэгээ өөрөө 10 жил байхдаа хийдэг байсан болохоор надад айгүй дөхөм санагдаад тэр зарын дагуу очиж анхны ажлыг хичээлийнхээ хажуугаар хийдэг байсан. Яг энэ хүний туслалцаа шаардлагатай маш олон гэр бүлүүд байдаг. Нөгөө талдаа ингээд над шиг одоо сургалтынхаа хичээллийнхээ хажуугаар ажил хийх хүсэл сонирхолтой маш олон хүмүүс байдгийн байна гэдгийг олж хараад яг энэ компани байгуулъя гэж оюутан байхасаа л боддог байсан. Тэгээ яг ингээд Монгол Улсын их сургуулийг програм хангамжийн инженерээр төгсчөөл юу хийх үү гээл нөгөө одоо яг амьдрал дээр гарч ирээл нөгөө сонголт ирж байгаа байхгүй. За мэрэгчлэрээ ажиллая гэхээр манай мэрэгжил бол харьцангуй гайгүй өндөр цалинтай ийм ажил боловч би үнэхээр сайн сурч чадсан уу гэд ингээд бодохоор хичээлийнхээ хажуугаар маш их ажил хийдэг байсан учраас нэг өөртөө ихтэй байгаагүй. Тэгээд хамгийн сайн чаддаг зүйл маань юу вэ гэсэн чи ерөөсөө л энэ ажил байсан, хүүхэд тасрагчийн ажил. Тэг их сургуулаа төгсөөд яг нэг жил одоо гэрээ үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Тэр гэрээ үйлчлэгчийн ажил хийхдээ бол яг одоо нэг айлынхаа хүмүүсийн гутлынхын тоосыг арчаад тосолж өгөөд утгаар нь гэрээ үйлчлэгч ямар байдаг вэ гэдгийг хийж үзсэн л дээ. Тэгээд тухайн айлын маань ах эгч хоёр бол намайг бүр маш сайн ажиллаж гэнэ гэж цалингаас нь гадна нэг 100 мянган төгрөгийн урамшуул цалин надад өгсөн. Тэгээ урамшуул цалингаа авчаал юу хийх вэ гээл одоо нөгөө мөнгөө яаж өрхүү гэж эхлээл бодцсон явж байгаа. Яг тэр 100 айлын тэрнгөр ингээ явж иж таарсан байхгүй. Тэгэнгүүтээ ерөөсөө компани байгуулъя гэж үйл ажиллагаагаа өмнө угаасаа ийм юм хийн гэж боддог байсан болохоор ерөөсөө компани байгуулъя гэж 100 айл руу очиод компани байгуулахар шийдээд байгуулсан. Тэгээ тухайн үед амар азтай анх компани байгуулахад эхлэлтийн хөрөнгө чинь сая төгрөгөөр эхэлдэг байсан бол тухайн үед 20 мянган төгрөг болцсон байсан. Тэгэл компани байгуулаад хамгийн хэцүү нэр авах байсан л да. Тийм ямар нэр авах уу гэж бодоод янз бүрийн баг дэвтрийн дүүрэн нэр бичиж үзсэн. Тэгэл одоо нөгөө нэр нь байхгүй байна, боломжгүй гэж тэгээ удсан. Тэгээ тухайн үедээ би яг нөгөө айлд ажиллахынхаа хажуугаар нь англи хэлний сургалтанд суудаг байсан байхгүй. Тэгээд тэрний одоо бас ач тус болоод Happy Flowers гэдэг нэрийг өгөхөр болсон л доо. Энэ монголчлох юм бол аз жаргалтай зэсгэс гэсэн утгатай яг нөгөө дандаа хүүхдүүдийг харах учраас гэж тэгж өгсөн. Анх баруун дөрөв замд нэг опс түрээслээл тэгэл 100 айл ороод нөгөө эмүс будаг аваад нөгөө опсынхаа юу битүү ингээл шар өнгөөр эмүстэж будаал арт талд нөгөө ирвэхээ наагаал өөрөө яг гараараа хаачилж ирвэхээ наажгаал багсарсан ирвэхээ ингээл бөөн байж байгаа дээсээ одоо
бүгд өөрийн хүсэл зорилго руугаа нисэж байгаа гэсэн утгатай тийм чимгэлж бэмгэлээл тэгээд нээлт хийжсэн айгүй хөөрхөн. Тэгэл нээлтээ хийснийхээ маргааш нь за одоо яана түрээсээ яаж болох вэ гэл хамгийн түрүүнд тэгж бодож исэн. Тэгэл одоо бичгийн цаасны 8 хуваасны нэг дээр хүүхэд асрагч гэрээ үйлчлэгч одоо зуучлана гэж бичээл зайсангийн айл болгоны үүдэн дээр нь өөрийн 4 цаг хүртэл нааж явдаг гэсэн ихэндээ. Тэгэл тэр үедээ бол хөвгчлөлтэй зүйлүүд зөндөө тохиолдолд нохоо төгдгөөс ахуулаад тэгээд өөрийн 4 цаг хүртэл тэрийг ингээ наагаа явцсан болохоор өглөө нь унтаад өгсөн. Тэгээс сэрээл уцаа нэгээл харсан чи амар их дуудлага ороод ирсэн 99.1 99.10 одоо 99.09 гэл гой дугааруудаас дуудлага ороод ирсэн. Тэгэл эргүүлээл залгангууд хүүхд тасрагч авах гэсэн ингээл. Тэгээ хамгийн анх одоо 13 оны 7 сарын 4-ний өдөр зэрэг 4 айлд одоо энэ үйлчилгээгээ үзүүлж эхэлж исэн гэсэн үг. Мэдээж хэрэг шинэ компани тэгээ яг энэ үйлчилгээг шинэ учраас хүмүүс ерөөсөө мэддэггүй. Хүүхд тасрагч ажилд аавна гэж бичгээр тэгж хүний зарц хийн гэж юу гэдгийг ингээд баг хүмүүс шоолж инээдэг ойлгодгүй тийм байсан л та. Тэгэл нөгөө олон айлд бол үйлчилгээгээ үзүүлж чадахгүй ойлгодог нэг ганц нэгэн цөөхөн айлд өгдөг. Тэгээ түрээсийнхээ мөнгийг олохын тулд тухайн үед ингээд Kirby гэдэг нөгөө хив суугадаг юу одоо нэг тоос сорогч мөрөгчтэй машин байсан шүү дээ. Тийм машиныг би найзынхаа машиныг ламбард нь тавьж агаад унаад явдаг ламбард нь тавьж байгаа тийм Kirby машин худалдаж аваад тэгээ тэр Kirby-гээрээ өөрөө яг ингээ айлуудыг хив суугаад явдаг байсан л та. Яг энэ гарынхаа ингээ 4 үеийг юу болтол ингээд улаатал нь хив суугаж яваад төрөөсийн зардлаа олдог гэсэн. Тэгэхээр одоо эргээд дурсахад яг тийм хүнд байсан тэр үед айгуу гой санагдав. Яг энэ одоо мэргэжлийн байгууллагт хандаж хүүхэд тасрагч авах, хуваараа хүүхэд тасрагч авах хоёр бол асар ялгаатай л да. Тэр хуваараа очиж байгаа хүмүүсийн хувьд бол хариуцлагаас одоо баг зэрэг зүхтаадаг тийм хүмүүс бол хуваараа очт юм билээ. Байгууллагаар болохоор илүү хариуцлагатай бүгд яг нөгөө гэрээний дагуу ингэж явах учраас тэрнээс хүмүүс айгүйх айц зүхтаадаг юм байна гэж харсан. Тэгэхээр яг ийм байгууллагт хандаад авсны давуу талууд бол олон давуу талууд байгаа л да. Энд хүмүүс маань сонгон шалгаруулалтанд ороод шаардлагатай бүх бичиг баримтууд нь бүрдсэн тий одоо цагдаагийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт, ар гэрийнхэнтэй нь холбогдсон мэдээлэл, асуумжууд, за тэгээд бүх төрлийн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан мэдээлэл, сургалтын хувьд бол яг нарийн мэргэжлийн сургалт гэж бол одоохондоо Монголд байдаггүй. Тэгэхээр бид нар бол яг нөгөө International Nanny Association гэх олон улсын хүүхэд тасрагчийн холбооны гишүүн байгууллага багхгүй. Тэр гишүүн байгууллагаасаа зөвлөмж аваад сургалтуудынхаа одоо хөтөлбөрийг боловсруулдаг. Тэрнийхээ дагуу ажилчдаа сургалт ордгийг. Тэгэхээр шинэ ажилчны чиглүүлэх сургалт орсон байна. Ажлын байрны аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургалт, цэвэрлэгээ үйлчилгээний сургалт, тэгээ одоо хүүхэд тасрагчийн этик, ёс зүй гэх мэтчлэн сургалтанд нь суулгацсан байдаг байхгүй. Тэгэхээр огт танихгүй хүнийг зарын дагуу аваад ажиллуулж яснаас яг байгууллагт ирээд энэ бүх бичиг баримтанд бүрдсэн байгаа хүнийг аваад ажиллах юм бол одоо мэдээж буух эзэнтэй буцах хаягтай байх учраас нөгөө айлуудтай харьцангуй эрсдэл багасна гэсэн үг. Огт эрсдэлгүй гэж бол одоо яг хүн дээр тулгуурсан зүйл учраас огт эрсдэлгүй байна гэж байхгүй л дээ. Гэхдээ бол эрсдэл нь харьцангуй багасж байгаа гэсэн үг тийм. 2020 оноос эхлээд бол харьцангуй нөгөө үйл ажиллагаа маань докторжоод олон улсын холбооны гишүүн болоод ISO нэвтрүүлэх гээл ер нь ажил айгүй аятайхан болоод зэгцрээл хүмүүс танигдаад ирсэн ам нэлээд сайтай одоо энэ төрлийн үйлчлэгээ асангууд Happy Flowers гээл тэгдэг болсон байсан л та. Нэг өдөр л энд би амар завгүй ингээл ажилтаа ингээл байжсэн чинь гинт ингээл нөгөө уцаач харах завгүй тэгэд бэжэтэл гинт ингээл утсаа харсан чинь л хүмүүс амар олон хүмүүс над руу чат өчөөл энэ юу вэ гээл меншн хийцэн байсан гайхаал ороод харсан чинь яг тийм одоо пост орсон байсан л да. Тэгэл бүр гайхаал шоконд ороод манай нэг найз энд орсон биз би бүр ингээ гаццсан. Тэгэл бүр юу ч хэлж чадахгүй ингээл байж байгаа. Зүгээр ингээл энэ гартаа салбитыг орцсон ингээл уйлал салбитг арчаал уйлал салбитг арчаал яг тэр пост орсон эхний өдөр бол үнэхээр юм хүнд байсан л да. Хит их ингээл уйлал тэнгүүч хамраас хараад одоо би давхал өстой гэл тэгэл тэр олон одоо хүмүүс ч хитрхийн нэг талыг барь тийм билээ. Йоо яц. Тэр Positive Mongolia-гийн төвшөөдлөгөө хоёрыг шивэдэд байх үеэс нь л влогийн даагдаг. Тэгэл айгүй хөөрхөн влог хийдэг ингээл өөрөө хараал ингээл явдаг. Тэгээ Монголд ирэнгүүт нь
ер нь айгүй хөөрхөн асуудал байна гэж харж явж байгаад нэг номын нээлтийн арга хэмжээнд дээр таарсан л та. Тэгэл манайх ийм үйл ажиллагаа явуулдаг байгууллага эдэргээл танилцаал хамтарч ажиллах санал тавьж исэн. Тэгээ өөрөөсөө ярилцж байгаад эргээд холбогдъё гэд уулзаад хамтарч ажиллахаар болоод яг 100% бартерын гэрээ байгуулад хамтарч ажиллаж исэн л да. Тэгээ нийтдээ бол 8 сарын хугацаанд бол хамтарч ажилласан. Манай байгууллагт бол нэгч төгрөг төлөөгүй. Постн дээрээ бол мөнгө төлсөн мэтээр ингээд бичсэн байсан л да. Бид нар байнгын эргэх холбоотой байгаад санал хүсэлт аваад хамтарч ажилладаг л байсан. Тэгээд мэдгүй магадгүй ингээд тухайн үеийнхээ одоо эмоцор ч юм уу гинт сэтгэл хөдлөлөөрөө тийм үйлдэлийг хийсэн байх л гэж би боддог. Тэр эдийн нөгөө яг тэр хүүхдийг манд гисэн гэж яриад байгаа асрагч бол өөрөө цэцэрлэгийн багш мэрэгчлээ. Цэцэрлэгт 2 жил ажилласан. Манай байгууллагт 1 жил ажилласан туршлагатай. Тэгээ маш мундаг охин байсан л да. Тэгээ өмнөх ажиллаж исэн айлуудынх нь сэтгэлдлүүд байдаг. Одоо ч гэсэн цэцэрлэгийн багшаараа ажиллаж байгаа. Тэр хүн бол ингээ бас айгүй өөрөө гайхдаг. Зүгээр ингээд нөгөө дүлгөнтэй чат бичээл ингээл бичсэн. Тэгээ анх ингээл очингууд нь манай хүүхэд айгүй харьцламтгай. Тэгээ ийм тас түрхдэг гэдэг ингээд түрхдэг нөгөө одоо ийм нэг тунгалаг савнд хийцэн таснуудыг нь тайлбарлаж өгөөд тэр байсан юм билээ. Тэгээд тэр яг памперсны одоо харшил тууралт байсан л да. Тэрийг нь одоо төлсөн гэд жишээний хэлсэн байсан. Эхний танилд хүмүүс тэд нар хизээч худлаа ярихгүй гэдэг ч юм уу. Тэгэл одоо бүр амар олон хүмүүс ингээд танихгүй хизээш намайг харж байгаагүй танихгүй хэрнээ манайхаас үйлчлэгээ авч ирсэн юм шиг тэг намайг сайн мэддэг юм шигээр бүр ингээд амар их доромжлол бичээл бүр хувь чат руу маань орж ирэл бүр чи айлын хүүхдийг гисэн байна гэл амар доромжлол ажлын маань одоо нөгөө дугаарууд руу үхээсээ үлийн өрөө эдлээсээ ч гэдэг юм уу бүр амар мессежүүд ирд юм бэл. Одоо тэр позитив Монголигийн хоёр яг татварын ерөнхий газар гомдол гаргаад өгсөн байсан л да. Тэгээд заавал энэ байгууллага дээр арга хэмжээ авч торг акт тавь гэд байж болох бүх газруудад гомдол гаргаж өгч бүх газруудаас манайхыг шалгаж би бараг ажилдаа ирэх биш өдөр болгоны газар очиж мэдүүлэг өгдөг одоо тийм ажилтай нэг хэсэг болцсон байсан. Тэгээ одоо хүртэл бас дуусаагүй л байна. Манайх чинь ингээд жижигхэн бизнес эрхлэгч компани шүү дээ. Татвараас манай дээр бүр 270 хэдэн сая төгрөгийн акт тавьсан. Тэгэл хизээш төлж дийлэхэргүй. Манайхыг бүр торгоцсон шүү дээ. Тэгээд торгосон шалтгаан нь юу вэ гэсэн чинь ерөөсөө манайх чинь нөгөө нэг ажилчдад 100% цалингийн өгчдөг байсан байхгүй. Тэгсэн чинь тэр хүмүүсээс хувь хүний орлогын албан татвар гэж суудгаж авах хэрэгтэй байсан гэд тэгээд нөхөн татвар гингүүтээ хэдэн жилээр нь тавьчихсан шүү дээ. Хувь хүний орлогын албан татварыг тэгэл тэр чинь одоо 272 сая төгрөгийн акт гэдэг чи би өөрөө ипотекийн 8% зээлтэй байранд амьдардаг хүн чи одоо байгаа бүхнээ зараач төлж дийлэхэргүй их мөнгө байгаа байхгүй. Тэгэл анхандаа бол бас ингээл амар хэцүү хямраал яаж төлнө барина гэл тэгдэг ус. Тэг сүүл рүүгээ бол хүлийн зөвшөөрөхөөс өөр аргагүй болол за одоо дөнгөж ийм жижигхэн байгаа дээрээ ийм их үнийн дүн яригдчихсан чи ирээдүйд топ 10 татвар төлөгчийн нэг болох байлгүйтэй гэл ингээл бүр том зорилго тавиал өөрийгөө тайвшруулаад тэгэл байж юм чинь. Хууль эрх зүйн тогтолцоо ч юм уу татварын тогтолцоо айгу утгагүй санагдсан л да. Ийм жижиг байгууллагуудыгаа усаас дэмжихгүй хэрнээ эргүүлээд ингээд татварынхаа юугаар дарамтлаад ингэж байгаа нь бол айгу хэцүү санагдсан. Тэгээ байцаагч нар айгу танах шиг ийм жижигхэн компани дээр ийм их татварын өр тавигдчихсэн тохиолдол байхгүй л гэж хэлсэн. Тэгээл нөгөө тэр хүмүүс ингээд сошиал инфлюенсер хүмүүс тэгээ олонний анхаарал татцсан гэд хил амнаас айжин гэд үнний талд үнэн байсан хэдий ч гэсэндээ тэр үнний талд ингээд зогсохыг ерөөсөө хүсдэггүй мөлий. Сонин яагаад гэдгийг үнний тал зогсож чадахгүй айдгал юм бэлээ. Тэгээ хүмүүс ингээд ойлгохдоо ингээд яг нэг орхитос гэл кинон дээр гардаг шиг бүр ингээд амар хүүхдийг нь цохиол зодоол баг ингээд шалцлаа түлцсэн юм шигээр ойлголт өгсөн. Тэгээ тэрэн дээр нөгөө хүүхд гэдэг дээр нийгмийн мас айгүй эмзэг хүлээж аваад тэгсэн баг. Тэгээ хүмүүс чинь нөгөө агуулгыг нэг сайн хардггүй ингээд
доторх юм сайн арахгүй ерөнхийд нь ингэсэн юм байна да гэсэн байдлаараа л ингээл дайрдаг юм билээ. Тэгэл яагаад ингэсэн юм бэ гэж мессеж өчөнгүүт та одоо Happy Flowers-ийн ууган цэцэг захирлыг манайхыг яаж хохиросныг мэдсмээр байна уу гэж ирээл ингээд бүр хүн болгон руу мессеж өчөөл бүр амар онцгой ач холбогдол өгч харлуулсан. Тэгээд зорилго нь юу вэ-г юусэн мэдэхгүй. Тэгээ өнөөдөр ууган цэцэг гэдэг ингээл энгийн нэг эмхтэй ор байхгүй байгаасаа эхлүүлэл амьдралаа ингээл шатчтаар нь өрөөл босгоод өнөөдрийг хүртэл босгосон компаниг яагаад ингэж дэвслэхээр болсон юм бэ? Тэрийг бол ерөөсөө ойлгодгүй. Тэгээ яг тэр хил ам гарснаас хойш бол маш олон хүмүүс ажилгүй болсон. Тэгэл нөгөө шинээр одоо манайхтай харилцахыг хүсэж исэн одоо дөнгөж сонирхож исэн шинэ үйлчлэгээ авч эхэлж байгаа хүмүүс төр бол эднийх ингээд бүтэхгүй газар байна гэж болоо шууд гэрээгээ цуслангууд тэр ажилчид бүгд ингээд ажилгүй болж байгаа байхгүй. Маш олон хүмүүс бас дагаад ажилгүй болж исэн. Тэр их дайралт хил ам болж ангуут хүн чинь ингээд эргүүлээд хил ам хийж чадахгүй за ингээл яршиг гэл ингээл ер нь бол өнгөрөөгөл байсан л та. Тэгээ сая ингээл тэр чинь ингээд жирэмсэн байх хугацаанд үндсэндээ би нэг ч өдөр тайван байж чадаагүй өдөр болгон дарамттай. Одоо ингээд нэг өдөр ингээд сая карантин нэгэл 1 сарын 11-нд ажил нэгэл ажилдаа ороод ирэнгүүт 3 шүүхийн нэхэмжлэх өрөөд ирж байгаа байхгүй. Тэгэл ороод харангуут нөгөө хоёрых. Тэгэл юунгүүт жишээ нь одоо ингээд манахаас хизээч энэ компаниас бид нэр мөнгө нэхээгүй нэхэхгүй өдргээл тэгээд исэн манахаас одоо мөнгө нэхэл шүүхт өгсөн байх жишээний байгаа байхгүй. Тэгээ сая ингээд 3 сарын 18-нд би хүүтэй болсон. Тэнгүүд л нөгөө жирэмсэн байх хугацаанд байнга стресстэй байсан учраас төрөөл хүүхд сэхэнд ороод бас хэцүү байсан. Яг ингээд бизнес эрхлэгчийг айгүйх ойлгох юм лээ. Хүнд үед манай дээр бол нэлээд хэдэн мундаг бизнес эрхлэгчид өөрсдөө бүр ингээд манай офисын нөгөө менежерүүдийн утас руу залгаад захиралтайчаа холбогдох гэсэн ингээд холбогдоод яг өөрсдийн биеэр манай офис дээр ирээд үйлчлэгээ авч яасан л та. Тэгээ бид нар ч гэсэн ингээд бизнес эрхэлж исэн. Тэгээ бизнес болгонд ингээд уналтын үе одоо сэргэлтийн үе гэж ингээд тохиодог. Тэгэхээр одоо илүү сайн хичээгээд үйлчлэгээгээ илүү сайн болгоорой гэд бол яг өөрсдийн биеэр зорж ирээд үйлчлэгээ авч исэн мундаг урам өгөөд үйлчлэгээ авч исэн бизнесмэнүүд зөндөө байгаа. Тэгээд яг тэр хүмүүсийн юун дээр ингээд сэргээл за би одоо ингээд биел хийхгүй бол өөр хэн хийх юм бэ гэж бодоод тэгэл айгу хүчтэй болсон л доо. Тийм ер нь бол нэг л өдөр амар хэцүү байсан. Тэрнээс хойш ингээд заавал ард нь гарч ирэх хэрэгтэй. Би ингээд өнөөдрийг хүртэл босгосон 9 жилийнхээ бизнесийг зүгээр л нэг юм дээрээс болоод унгааж болохгүй. Энийний ард ингээд намайг ингээд хараад байж байгаа маш манай ажилчид байна тий. Тэрний цаана байгаа гэр бүлүүд нь байна. Бидэнд итгээд ингээд үйлчлэгээ үзүүлдэг олон сайхан гэр бүлүүд байна тий. Сайнаасаа одоо муугасаа сайн нэх гэж байдэн шүү дээ. Тэгэхээр тэр олон хүмүүсийн итгэлийг алдахгүй би их сайн байх хэрэгтэй мэн гэж бодоод илүү хичээсэн л тий. Бууж өгөхгүй. Одоо тэгэл энэ ч өөрөө Монголд шинэ салбар. Тэгээ нэг шинийг санаачлаад эхлүүлж чадсан юм чи эцсийн үзэх хэрэгтэй. Тэгээ ер нь бол маш хэцүү хил амтай ийм ажил. Яг манайх шиг ингээд 9 жил доктортой болсон компани бол байхгүй байгаа. Тэгэл өөртөө ингээд бодохдоо надаас өөр хүн энийг хийж чадахгүй юм шиг ингээд санагдал би л энийг хийхгүй бол өөр хүн хийх ингээд хэцүү санагдсан ч гэсэнтэй ингээд ард нь гарах гал явдаг л та. Манай дээр бол маш олон ажлын байрууд байдаг. Тэгээ яг бид нөгөө гар утасны аппликейшн хийсэн. Энэ аппликейшн маань юу вэ гэхээр одоо 1000 шинэ ажлын байрыг бий болгох аппликейшн байгаа. Дандаа цагийн ажлын. Би нөгөө өөрөө оюутан байхдаа ажил хайхаар цагийн ажил олддггүй тэр хавар цөөхөн байсан учраас одоо бас цаг үе өөр болсон учраас цагийн ажлын байрыг бий болгох зорилготойгоор одоо бий болгосон Happy Flowers app гэдэг аппликейшн байгаа. Яг энэ хүүхэд асрагч гэрээ үйлчлэгч гэдэг ажлын байрыг бол хөдөлмөрийн зах зээл дээр гаргаж шинэ ажлын байрыг гаргаж ирээд яг одоогийн байдлаар 6000 гаруй ажлын байрыг бий болгосон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар ч төр засагтай хамтарсан ажлуудыг бид нэр хийдэггүй байсан л да. Одоо бол төр засагтайгаа хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Яг нөгөө ариун цай сайдын хувьд бол яг өмнө нөгөө статистикийн газрын дарга байсан юм билээ. Тэгээ нөгөө өөрөө айгуу тоо шинжилгээ судалгаан дээр үндэслэж ажиллаа хийдэг. Тэгээ энэ ажилгууд л ямар байгаа одоо бүх юм айгүй ажиллаа сайн мэддэг гэж би бол харддаг л да. Тийм учраас яг ингээ хамтарч ажиллах санал тавиад нөхцөл байдлаа танилцуулбал бас таатай хүлээж аваад хамтарч ажиллах байхаа гэж бодож байгаа. За тэгээд
бүх цаг үед одоо бидэнд итгэж манайхыг сонгож харилцдаг одоо үйлчлүүлэгч айлуудаа маш их баярлалаа. Одоо компани дүрм журам гэдэг суурийг нь бид нэр тавьж өгч байгаа болохоос биш үндсэн ажил олгогч нь бол айл байгаа шүү дээ, цалингийн өгж байгаа хүмүүс. Тэгээд тэр хүмүүстээ бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд яг байгууллагын үнэт зүйл нь өөрөө ажилчид учраас, хүн учраас яг одоо байгууллагынхаа нүүр царай болоод ажиллаж байгаа маш мундаг олон асрагч нар байгаа л да. Тэд нартай бас маш их баярлалаа гэж хэлмээр байна.